Hi, Тамиран. Өгтөлэн. Кино цаашаа подкастын 17 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. Өнөөдрийн дугаараар дахиад сонсогч маань зөндөө захиад цагт явуулж байгаа болохоор ерөнхийдөө тэгээд ингээд нэг дугаар болчиход байгаа байхгүй юу? Тэгээд гэтээ энэний дараагийн дугаар дээр Q&A хийх гэж байгаа. Q&A дугаар. Hi. Анх YouTube дээрээс episode 10-ыг олж сонсоод та хоёрын уншиж байгаа байдал сонгож авсан түүхүү зэрэг бүхэл зүйлс чинь on point байсан болохоор бараг л 2 өдрийн дотор бүх дугааруудыг нухсруулаад сонсчихсон. When your friend keeps adding to the jokes гэдэг шиг сонсгож сонирхолтой подкаст хийж байгаа нь таалагдчихж байгаа шүү. Баярлалаа. Та хоёрыг инээхээр дагаж инээгээд түүхүүдээр өөрсдийн бодлоо хэлэхэд яг зөв би ч бас тэгж бодож байна гэд бараг хамт байсан бол та хоёрын ам руу орох шахам сонсож байгаа. Одоо ингээд дууга эхлэе гэдэг шиг өөрийнхөө хэрхэн сайн найзуудынхаа амьдралаас сарнин алга болсон түүхээ хуваалцъя. Нэгэнт л бичиж байгаа болохоор урт гэхгүйгээр дэлгэрэнгүй бичгээр шийдлээ шүү guys. Нилээ урт байж магад sorry not sorry. За би одоо 25 настай эмэгтэй Германд сурч амьдардаг. Сарнин алга болт маань одоогоос 3 жилийн өмнөх үйл явдал. За ингээд 2 X найзуудаа нэр өгье. Түүхийн гол дүрүүдийн нэг найз залуутай найзыгаа анхмаагийн. Нөгөө найзаагаа болохоор зулаагийн. Chapter 1 бид 18 настай байх үед анхмаа зулаа бид гурав анх Герман улсад суралцах гэж ирцгээсэн жоохон охтууд танилцаж байлаа. Би бинийгээ танихгүй гэхдээ нэг зуучлалын газраар ирж байсан. Ёстол юугаач мэдгүй хэлний бэлтгэлдээ суралцах гээд дөнгөж 10 жилээ төгсөөд шууд ирцгээсэн. Мэдээж хамгийн түрүүнд байр санаас хуулаад таан хинтээ яаж амьдрах гээд л асуудлууд гарч эхлэв шүү дээ. Нэг зуучлалын байгууллагаар ирсэн болохоор хүүхдүүд дотор байранд байхгүйгээр зарим нэг нь таарч тохирохороо хамтдаа байр түрээсэлж амьдрахаар болцоогоод би зулаатай танилцаж хамтдаа байр түрээслэхээр болж анх найзалж байсан юм аа. Юун шууд танихгүй хүнтэй хамт амьдарчих вэ гэж бодож байвал ганцаараа хүний нутагт хүнтэй түрээстүүлж байснаас үеийнхээ санаа оноо нийлэх охинтой хамт байхан дээр үзээ. За тэгэл хичээл ном орж зулаа бит хоёр өөр ангид хуваарлагдаж зулаагийн ангид нь анхмаа байж таарад ингэж л зулаа анхмаа бид гурав тулгын 3 чулуу гэдэг шиг найзууд болсон юм да. Chapter 2 бид 19 настай байх үе. Хэлний бэлтгэл маань үргэлжилсээр л бид гурвын харилцаач тэр маш ахицтай би зулаатай амьдэрсэн хിവэрэ. Бид хоёр дээр анхмаа ирж хамтдаа Монгол хоол хийж идэж гадуур гарцгааж ууж идэн хичээл номоо хамтдаа хийнгээд л суралцах гэж өөр оронд очисон хүүхдүүд яаж амьдардаг вүлээ яг л тийм. За тэгээд зулаа бид хоёр чинь сингл анхмаа харин ахлах ангиасаа үерхэж ихэлсэн гээд найз залуутайгаа холын харилцаанд байдаг байваа. Найз залууг нь бэлгүүнэги яа тийм fuck boy болохоор нь тэгж нэрлэмээр санагдлаа sorry бэлгүүнэ нараа гинэ. Анхмаа найз залуугийнхаа бүх сошиал хаягаар нь ордог. Найз залуунч бас анхмаагийнхаар ордог. Ер нь бол бие бинийгээ нилээ хартдаг. Бид хэд бөөндө гадуур гарна гэхээр анхмаа ихэвчлэн бэлгүүнээтэй уцаар ярина гэд ганцаараа үлддэг байваа. Холын харилцаа хэцүү л байдаг байх. Гэхдээ тэр хоёрын харилцаа бол энгийн биш байсан. So toxic gas. Банк хэрэлдэж муудалцсан, салан нийлнэ гэж тоогоо алдсан. Анхмаа өөрөө ч бас үзээдэй охин байсан л та. Муудалцгаараа шууд өөрлөнд бичдэг залуучууд руу албаар чат бичих гэх мэд мэдээж нөгөө бэлгүүнээ тэрийг нь мэдээд бөө ахаал хэрүүл here we go again. Анхмаа болон түүний toxic хайрт хоёрын амьдрал тэр үедээ хайраас хэрүүлээс хайр гэдэг хоёр л талтай. Мэдээж найзыг минь хол байхад нь гомдоогоод байхаар зулаа битээр бэлгүүнд нэг дуртай байгаагүй. За тэгээд хичээлийнхээ хажуугаар гэр бүлээсээ мөнгө авахгүй хичээж бид гурав чинь цагийн ажил хийнэ. Ёстол хоосондоо хоосон, хоолтойдоо хоолтой, хаяа төлбөрөө төлөөд метро автобусны мөнгөгүйч болох үе байна. Гадаадад сурдаг хүүхдүүд илүү ойлгох баха. Яг ийм л хэцүү гэрээс хол үед гуруулаа бие бинийгээд их сайн найзууд болцгоосон. Chapter 3 бид 20 настай байх үе. Бид гурав хэлний бэлтгэлээ төгсөөд хамтдаа нэг их сургуульд өөр мэргэжлэр орсон. Мэдээж бид гурвын харилцаа маш сайн хിവэрэ. Нэг өөрчлөгдсөн зүйл нь зулаагийн төв Монголоос ирэхээр болоод би анхмаатай амьдрахаар болсон юм аа. Анхмаа нөгөө найз залуутайгаа сүүлийн том маргаанаа хийж нэг мүсэн ахиж нийлэхгүй гэж шийдэж миний ч нар гэж бид гурав анхмаагийн сэтгэл санааг дэмжих зайлмаар хэдэн хоног бөбөрсөн дөө. За ингээл ёстой миний найз шиг ийм гоё охиныг алддаг тэрний хохин штэ тийштэй муу шалтан банд энтер гээл ёстой сэтгэл санаа өргөлж сэнсэртэл явагдаж байгаа юм чинь. Даан чи энэ олон хоногийн бөбөөрөл талаар болж анхмаа бэлгүүн хоёр буцаад нийлсэн гэх мэдээгээр chapter 3-ыг дуусгая. Fuck. Chapter 4 бид 22 настай байх үе.
За ингээд энэ дундуур чинь зөндөө юм босон коронавирус энтергээд дэлхийн галзууралтай ядаж байхад анхмаа надад бэлгүүнээ наашаа ирэх гээд виз өгсөн талаар виз нь гарчихсан мөн дээрээс нь 7 хоногийн дараа ирэх гэж байгаа гэж хэлснийхээ араас одоо найзаа чи яах вэ? Ямар гуруула нэг өрөөнд хамт амьдралтай биш те? Чи зулааг нь байжих юм уу? Би зулаагаас асуучихсан болно гэж байна лээ. Яах вэ гэж миний аммыг ангатл хэлдэг юм аа. Би бүр шок. Зулаа тэр үед нь дүүн тустаа гараад буцаад ганцаараа амьдарч байсан юм л да. Нэг өглөөс ирсэн чинь найзын найз залуу ирэхээр болоод би байргуу найзынх руугаа нүүхээр аль хэдийн шийдэгчсэн байдаг юм да. The fuck? Надаас яагаад миний саналыг асуулгүй ингэж шийдсэнд уурлаад л өнгөрсөн л дөө. Одоо бодоход тэр үед өөрөөсөө илүү бусдын тав тухтай байдлыг боддог байсан болохоор сүртэй том асуудал үүсгээгүй байх. Which is so sad. За тэгээд шууд гараад байр олж чадахгүй болохоор буцаад л зулаатайгаа амьдарч эхэлсэн юм да. Chapter 5 The ending. Яагаад энэ өчигт анхмаа бэлгүүнээ хоёрын харилцааны талаар ингэж их бичээд байгаа юм бол гэж бодцоож байна уу манайхаа. Гарчиг дээр дурдсан шиг найзын нэндэ харилцааг минь сүйтгэж намайг хинч биш юм шиг болгож орхисон факер бол бэлгүүнээ Германд ирсэн явдал юм аа. Анхмаагийн найз залуу нь ирснээс хойш 10 сарын хугацаанд гуруулан анхмаа бэлгүүнээ бид дөрвөөр нилээдгүй цагийг хамтдаа өнгөрөөж дундаа орцгоовоо. Бэлгүүнээ намайг чухам найзтайгаа танилцуулан чамайг хамаагүй хүнтэй үерхүүлэхгүй гэж гэмэд тоглоомоор хэлдэг. I see where it's going. Fuck. Яг яах гэдэг. Одоо хутга бэлгүүн гэж ярьчих. Би ч өөдөөс нь тэгэрэй гэж инээгээд өнгөрдөг байсан. Одоо бодоход ерөөсөө зулаа хүнтэй танилцуулна гэж тоглоом болгож чилж байгаагүй юм байна. Хаяа анхмаа бэлгүүнээ бид гурав тэдний дууд суухад анхмаа 0 орохоор найз нь гэхдээ их хэцүү байгаа. Анхмаагийн занг хаяа төвчгүй юм шиг шантармаар санагдаад байх юм гихмэд зүйлсийг надад гомдолдог байсанд нэрэл хэцүү байгаа юм бахтаа гэж боддог байсан. Нэг удаа гадуур хамт ууцгаагаад гэр гэртээ харсан чинь харьсан хойно анхмаа унтчихлаа гэж чат ирэх үед нь за ашгүдээ гэхэд хоёулаа ахаад жоохон суух уу гэж хариу ирэхэд нь л ойлгоо зайгаа барих байжтэй гэж одоо боддог доо. Манайх тэднийхээс бараг л 5 минут хүрэхгүй алхаад доорох нэг гудамжинд ойрхон амьдардаг байсан. Би тэр нэг өглөө 11-ийн цагийн үед би даалтаа игээд оройн хамт ажилладаг хүмүүстэйгээ хоолнд орох төлөвлөгөөтэй гэртээ ганцаараа сууж байхад бэлгүүнээ над руу видео кол хийж байна. Би гайхаад өмнө юусоо тэгж залгаж байгаагүй болохоор аваад ярьлаа. Анхмаа ажилдаа явсан зулаа байгаа юм уу гэд ойр зургийн юм яриад би зулаа ажилдаа явчихсан гэд за надад хийх юм байна гэж хэлээд уцаа тассан. Угаасаа найзынхаа найз залуутай юугаа ярих вэ? За тэгээд нөгөө эргүү малч 20 минутын дараа манад ороод ирсэн. Oh my god. Гинт ороод ирэхээр гайхаад яасан гэсэн чинь яагаач вэ гэртээ уйдаад байна. Би орж ирж болохгүй юм уу гэх мэт үг хаяад байхаар за гэртээ ороо гэд би хийх юмтай байна. Орой гарах ёстой гэж хэлээд тоохгүй өөрийнхөө юм хийж байтал хажуу сандал дээр ирж суугаад намайг харж суугаад so creepy. Би тухгүй байсан болохоор за найз одоо гэртээ ороо гэж 3 удаа хэлсэн чинь миний лаптопыг өөрлөгөө татаж хараад юу хийгээд байгаа юм бэ гэдэг харин би уурлаа чи гэртээ оролтоо гэсэн гайхсан шинжтэй лаптоп буцаагаад над руу харуулад за тэгвэл найз нь мөрийг чинь бариад өгье гэж хэлээд шууд миний мөрнөөс бариад ихэлсэн. Би бүр гайхаад чи яагаад байгаа юм бэ болихэд тэр надад чи ер нь юугаа тэгэж хийгээд байгаа юм гэд намайг сандал дээрээс өргөөд орлууч ирээд миний дээр гараад суучихсан. Жохон байгаад ах ихчнэр дүүнараа газар хөвтүүлээ дээр нь гар цугаад хоёр гарыг нь бариад суудаг та яг тэгэж ёо одоо бодоход л муухай санагдчих байна. Миний чи яагаад байгаа юм бэ одоо болилтоо гэдэг зүгээр л агаар сонсогдож байсан баха. За тэгээд дээр гарч хөлөөрөө авчиж суучгаад хэлсэн үгнүүд нь үнэхээр what the fuck гэмээр за нүрээ миний нүртэй ойртуулаад би чамтай танилцаад олон сар боллоо чиний ууралж байгааг чинь юусаа харж байгаагүй юм байна. Нэг уурлаад үзүүлчих тэгвэл би болоод гэртээ орлоо. Чи яагаад найз залуугүй хүнтэй үерхдгүй юм бэ гэх мэт. Эрэгтэй хүн дээр гараад надтай ойрхон хөдөлж чадахгүй шоконд ороод маш олон удаа чи зүгээр гэртээ орж идэх үү чи зулааг байсан бол ингэхгүй дээ гэсэн чинь юу гэсэн гэж би угаасаа зулааг байсан бол орж ирэхгүй гэсэн. Өөр хэлсэн ичмэр өгнүүдийн бүр бичих хүртэл хэцүү юм байна. Хүчээр биш ч гэсэн над дээр гарчаад үнсэх гэж оролцсон. Намайг зөрүүлээд үнсэн л гэж бодсон юм бах та. За тэгээд яг тэр үед анхмаа бэлгүүн рүү залгаж таарад уцаа харснаа хүүрээ гэснээ миний дээрээс босоод гэрээс гараад гүйчихсэн. Үнэхээр азар эннээс илүү зүйл болоогүйд нь үнэхээр баярлдаг. Удаан болсон процесс шиг сонсогдож магадгүй гэхдээ бараг 5 минут ч хүрэхгүй болоод өнгөрсөн зүйл. Ийм зүйлд өртсөн хүн л ойлгох байхаа ямар удаан юм шиг санагддгийг. Анхмаагийн дуудлагыг хараад гараад явсныхан дараа би өөрийнхөө үнэхээр гимтэй муухагаар мэдэрсэн. Гигэн цагаан өдөр болоод байгаа асуудал шүү дээ. Энэ өдрөөс хойш би яагаачгүй хэрнээ өөрийгөө буруутгаж анхмад хэлэхгүй яах вэ гэж ганцаараа их бодож 2 хоногийн дараа үнэхээр хэцүү санагдаад зулаад боссон зүйлсийг хэлэхэд би үнэхээр анханасаа бэлгүүнтэй айлхууд янз бүр болсон бол хамаагүй. Намайг яагаад ингэж байгаа найз охиныхоо сайн найзыг мэдсээр байж гэд уйлаад хэлж байхад зулаа миний өдөөс харж байгаад чи өөрөө нэрээ яагаачгүй юу гэж гэлээ. Тэр үед үнэхээр намайг ингэж боддог юм байна штэ гэдэг 2 дахь цохилтыг авсан да.
За тэгэл би чинь уйлж унжаад анхмад хэлэх үгүйгээ шийдэж чадахгүй хэцүү өдрүүдийг өнгөрөөсөн дөө. Зулаагаас чи ийм байдалд байсан бол хэлэх үү гэхэд зулаа хэлэхгүй гэсэн. Хэрвээ бэлгүүн над руу миний хийсэн зүйлд уучлаарай, буруу зүйл хийчихлээ. За үгүй юм аа гэхэд тоглоом байсан шүү гэд бичгээсэй гэж их хүссэндээ. Тэрнээс хойш 7 хоногийн дараа анхмаа манайд сууж байхдаа бэлгүүнд хэр хайртайгаа түүнгүүгээр хэрхэн амьдрах байсан бол их талаар ярьж эхлэх үед нь зүгээр л миний дотор ёо наадах чинь тийм хүн биш штэ гэх бодолтой зэрэгцээд анхмаад уйлан байран бүх зүйлийг хэлэхэд хамгийн түрүүнд энэ талаар өөр хүнд хэлсэн эсэхийг асууж би зулаад л хэлсэн гэхэд чи яагаад надад төрүүлж хэлээгүй юм бэ? Хүмүүс намайг юу гэж бодох юм гэж хэлээд намайг аргадаж найз нь чамайг тийм хүн биш гэдгийг чинь мэднэ. Чиний буруу биш. Би энийг яг одоо ороод хөөгөө зайлуулчихъя. Иннээс сална би ороод боссон зүйлийг асуугаад хөөж гаргана гэд маш их уурсан. Spoiler alert, that didn't happen. Нүүрэлтүүлээ гэвэл чи чадна үсттэй гэж надаас асууж намайг тайвшруулад гэртээ орсон. Нүүрэлтүүлээ. Fuck. Анхмаа гэртээ ороод 5 минутын дараа бэлгүүнээс би чамайг хизээ яасан юм? Ёстой санахгүй юм байна шүү хөөе. Найз чинь чамаас болоод энд уйлаад сууж байна. Чи одоо жаргалтай байна уу? Чамд баярлалаа. Бит хоёрын амьдралыг сүрүүсэнд. Одоо ингээд найзтайгаа сайхан амьдраарай. Бит хоёр чиний амьдралд байгаагүй шүү гэх мэт миний буруу юм шиг маш их зүйлсийг над руу явуулсаар л байсан. Би уйлаад л найзынхаа амьдралыг сүрүүлчихлээ гэж бодохоор л гол харлаад уйлж байгаад унтаад өглөөс ирэхэд бүүм. Анхмаа намайг бүх сошиал хаяг дээрээс unfriend хийчихсэн. Бэлгүүн blocked me. Миний уур хүрээд анхмаа руу залгаад одоо тэгээд миний буруу болчихсон уу гэхэд анхмаа өөдөөс би хинээч буруу гээгүй байна гэж хэлсэн. Яг тэр үед зүгээр л бичихгүй байсан ч ямар хөгийн муухай мэдрэмж байсан мэдрэгдэж байна уу? Намайг зүгээр л амьдралд байгаагүй юм шиг л байхгүй болгочихсон. Тэр аасуул намайг юу гэж хаасан болоо гэж бодохоор л дотор харлаад байдیں۔ Зулаан анхмаа бид гурав нэг их сургуульд байдаг болохоор хаяа хичээлээс болж таарах үед надтай яг юу ч болоогүй юм шиг харцсан дургу өрмөр. Надад бүр нэг удаа за чи тэгээд холбоотой байгаараа алга болчихдаг шүү гэж хэлсэн гэд бод. What you talking about? Би холбоогүй алга болсон хүн юм байх уу? Энд байх хугацаанд танилцсан хамгийн их хайрлаж хамгаалж амьдралын найз гэж боддог байсан хүнээ ийм хогийн асуудлаас болж харилцаагаа үгүй хэлгэсэндээ so sad. Энэ асуудлуудын дараа би өөр ойрхон хот руу нүүж ганцаараа амьдардаг болсон. Салаасаа харилцааг нь сүрүүлэн салгана гэж биш, ямар хүнтэй хамт ирээдүгөө харж байгаагаа дахиад нэг бодосоо л гэж хүссэн юм аа. Хизээ нэг өдөр над дээр уйлаад ирэхэд өөдөөс нь хараад би юу гэж хэлэх юм бэ? Тэр үед хэлэхэд хитрхи оройчихсан байна шүү дээ. Мэдээж би анхмаагийн сонголтыг хүлээн зөвшөөрнө. Энэ түүний сонголт хамт үлдэх нь. Асуудлыг ярилцахын оронд болоогүй юм шиг нүдэн анаад хайрлахын түүнд илүү амар байсан байх гэж найдаж байна. 1000 удаа бодохгүй байхыг хичээхэд 1001 удаа бодогдох нь үнэн шүү дээ. Намайг энэ бүхний буруутай хүн юм шиг хоосон зайд үлдээгээд явсанд л I can get over it. Зулаа найз нь яасан бол гэж бодож байгаа бол одоо анхмаа бэлгүүн тэр гурав зовлон жаргалаа хуваалцсан хамгийн сайн найзууд хിവэрэ байгаа. Би зулаатай сошиал дээр найз хിവэрэ байгаа ч холбоогүй болсон. Зулаа сүлд инста стори дээр анхмаа бэлгүүн хоёр түүний мэдх хамгийн сайхан осууд гэж стори хийсэн байна лээ. Бас анхмаа тэр хоёр сайхан аав ээж болцгоосон. Сайтдээ яг ингээд OP тэгж хэлж байна л да. Ингээд ийм муухай явдлаас болоод найзуудыгаа алдсан гэд. Ийм найзуудтай байсан учраас ийм муухай үйл явдал болсон гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Одоо хүртэл ингээд ийм нөгөө guilt мэдэрдэг одоо тэр нь ингээд бүрэн ингээд яг гарааг байгаа нь ингээд тэрнээс ажиглаж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд тэр mindset-ээсээ гар зүгээр ийм муухай хүмүүс ингээд чиний иргэн тойронд байсан учраас ийм муухай зүйл ингээд OP тохиолдож байгаа. Одоо ийм хүмүүс байхгүй болсон нь ингээд ийм муухай зүйл тавтагдахгүй байх. Ингээд баталгаа. Тийм болохоор ингээд үнэхээр dark chapter ингээд дээрээс яг хаагаад тэр одоо тэр бүлэг амьдралын тэр бүлэг ингээд тэр чигтээ дууссан гэдэг тэрийг бүр ингээд хогийн сав руу шид. Аим шигтээ 5 chapter байлаа. Тэ ерөөсөж тэг тэр нэг юу амар л та тэр нэг victim blame идэгөө. Тий одоо тэр зулаа болстой ерөө хутга зулаа Хөдөөрөл хутга хүмүүсээс үү шүү дээ. Түгжил зулаа. Хутга билгүү. Тий. Яа, бэлэр юм би. Би бүр ингээл яг тэр гэрлөө нь ороод ирэнгүүт fuck гэл яг бодчихсан байхгүй юу. Гэхдээ ингээд нэг тийм зүгээр ингээд нөгөө нэг юм verbal тийм маяглаад өнгөрөх болоо тэгээсээ гээд амар найдаад байжсэн чинь
Гэтэ угаасаа нөгөө одоо ингээд хин нэгэн хүнийг ингээд алах гэж оролдлоо штэ. Тэгээ тэгвэл юу гэдгийг одоо юу гэсэн алаагүй юм чин одоо тэр аллага амжилттай дуусаагүй юм чин гэдэг тэр хүнийг тавиад суулж явуулдаггүй штэ. Алах гэж оролцсон ингээд тэгээд шоронд хийдэж штэ. Тэгээд тэр хүчин дээр ч гэсэн адилхан байх хэвээр. Ингээд алах гэж биш одоо оролцсон завдсан гэдгээрээ ингээд адилхан яг адил хэмжээнд шийдэх хэвээр. Одоо ингээд амжилтгүй болоогүй юм чинь ингээд ялын одоо багасгаж махсах тэр бол амар утгагүй санагдав. Хүн чинь хайшаа тэгээд юу гэсэн юм бэ? Өөрөө болигээд болцсон биш шүү дээ. Угаасаа ингээд дундаас нь ингээд ямар нэгэн азар те ингээд болиулсан учраас ингээд үр дүн нь гайгүй өнгөрч байгаа. Түүнээс шиг ингээд тийм учраас ингээд зүгээр өнгөрөөд болохгүй. Энэ бол яг л үйлдэгцэнтэй адил хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Сэтгэл санааны хохирлон ч гэсэн үйлдэлцэнтэй адилхан бид үлдсэн болохоор. Үлдэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд би тэгтээ бүр яг ингээд чи өөрөө яг яагаад ч юу те гэдэг тэр аргумент намайг бүр яг галзууруулах шигтэй байхгүй бүр яг ингээд юм. Чи юу өмсөн байсан гэдэг. Тийм юу өмсөн байсан. Чи өөрөө айлгуутсан. Эрэгтэй хүн эмэгтэй хүн айлгуутааг бол ер нь бол ягчгүй шүү гэдэг тэр нэг тийм сонин аргумент. Тэгэд энэ хамгийн аимшигтай эмэгтэй хүмүүсээс амар их орч ирдэг аргумент. Тийм тэгээд бүр яг нэг society нөрөө хитрхи patriarchal болохоор яг ингээд эмэгтэй хүмүүс нь өөрсдийн мэдлгүй багасаа одоо эрэгтэй хүмүүсийн талд орохоор ингээд кондишнд болцсон байдаг юм уу. Тэгээд ийм бүр амар цус боцлоо стори гэдэг. Харин тийм. Манай OP яаж яах нөгөө ихэндээ ингээд амар cheerful ингээд бичээд ингээд явуулсан байсан болохоор би ингээд ийм fun story юм болов уу гэж бодоод ингээд их уншиж эхэлсэн байхгүй юу. Тэгээ явах тусам oh no гэд бүр яг л хэлжлүүлж байна. Тэгэл угаасаа би яг нөгөө нэг би ороод хөөгөө явуулчихна гээл тэгэл тэнгуут нь you are not doing shit гэд бүр яг ингээд яг хизээч ингээд ерөөсөө ингээд тэр хэлж байгаа үгэндээ угаасаа хүрдэггүй. Тийм. Угаасаа ингээд on and off relationship байсан гэдэг жаа штэ. Тэрнээс нь ямар хүн харагдаж байгаа байхгүй ямар ч ноён нуруугүй backbone байхгүй хүн гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ одоо энд бас нэг юм үүд штэ. Одоо ингээд танаа ингээд одоо партнер чинь ийм юм хийчлээ гэд хэлэнгууд нүүрэлт үйлүүлж чадах уу гэдэг. Тэр амар сонин. Тийм. Одоо тэгэнгუут чи ингээд яг одоо итгэнүү байнууд тэр хүний дуралтаа гэхдээ ингээд одоо ингээд юу гэх одоо чиний ингээд бүх одоо ингээд бүх байдлыг чинь харсан одоо чиний одоо хос чинь ингээд найз чи эсрэг нүүрлдээд ингээд яавал ингээд яаж ч утсан ингээд за би тэгсэн юм аа гэж хэлэхгүй байхгүй ямар ч тохиолдолд 100% зээш тэгж хэлэхгүй. Тэгэл өөрөө ирэхгүй л хостоо итгэх байхгүй юу? Харин тийм. Тэгээ тэнгуү хайшин яг ингээд тийм байхгүй юу? Яагаад хохирогч нь нотлохоо баримтаа үзүүлэх шаардлагатай юм. Хайшин би хохирох чинь гэс камера тавиадахыг гэхгүй штэ. Гэс камера асаадахыг би хохирох чинь би нотлох баримтаа цоглуулахыг гэхгүй штэ. Тийм юм хизээж болохгүй. Тийм юм гэж байдгүй. Тийм биш учраас тийм боломжгүй гэдгийг мэдж байгаа учраас энэ predator хүмүүс ч ашиглаад ингээ хохироогоод байгаа байхгүй юу? Тэгэж ингэж нотлох баримт эднэр үзүүлж чадахгүй гэдгийг мэддэг учраас ингэж ашиглаж байгаа байхгүй юу. Тийм амар ингээд тийм логикийн хувьд ингээд бүр зүгээр хаа тэгтээ уусаа ер нь ингээд амьдралдаа ингээд нэг ер нь хүн болгон баримтлах ёстой нэг зарчим юу гэвэл өөртөө худлаа ярьдаг хүнд хизээж битийдэг. Тэгээ одоо жишээлбэл энэ анхмаа. Тийм амар өөртөө худлаа ярьдаг хүн байгаас тээ. Нэгэл салж нийлээл. Тэгэл өөртөө худлаа ярьдаг ийм хүнд хизээж битгий итдэг. Тэгэл тэр нь ерөнхийдөө ямар ч байдлаар илэрхийлж болно штэ. Тэгэл ингээл өөртөөгөө амлалт хийчээд тэр амлалтандаа хүрдгүү бол тэгэл тэр хүн хизээ нэгэн цагт өөрөөсөө урвж чадж байгаа юм чинь өөр хүнээс урвах амархан байт юм байгаас тээ. Тийм үстэй. Тэгэл зүгээр ерөнхийдөө одоо ер нь цаашид тэгээ ингээд амар муухай ингээд ийм одоо ингээд нийгмээрээ ингээд ийм одоо ингээд ингэж буруутгадаг гэх юм уу чи яагаад итгэсэн гэж буруутгадаг хайшин хүнд итгэх нь өөрөө гэмт хэрэг хүнд итгэж найдах нь гэмт хэрэг тэгээ ингээд одоо нөгөө ингээд амар тийм
тэнийг ингээл луурууд болоод тэгээ тийм юмд унцсан хүмүүс ингээд сторигоо хуваалцдаг штэ. Тийм ангар юм уу? Пирамид схем ч гэдэг юм уу? Тэ орфлем гэдэг чинь сүлжээ маркетинг те. Аамгүй. Тийм юмд ингээд унцсан хүмүүс ингээд янгот ингээд чи ямар тэнийг чи тийм юмд итгэж байгаа ингээд яагаад итгэж байгаа ингээд тэгдэг ингээд хэрвээ сонсогч нар маань мөнхтуулын царайг харж ирсэн бол мөнхтуул нөгөө жинхнээсээ уурсан царайгаа гаргацсан сууч. Сая подкаст ихтэй тэгээд зууруу бүр амар хурдан явлаа шүү дээ. Тэгээ бүр яг ингээд яг үдгээр яг лижит ууралцсан сууч тэгээд яа. Гэтэ юу гэж угаасаа ийм стори сонсоод ингээд болохгүй байгаа бол something's wrong with you man like тэгээд хэрвээ анхмаа зулаа бэлгүүн 3 ямар нэг байдлаар энийг сонсч ивэл fuck you. Fuck you. Тийм гэхдээ эрүүл бус хүмүүс хийжээч манай подкаст хөрөхгүй аа тийш. Тэгээд опита андаж хэлэхэд энэ айгу бас юм traumatic story-го хуваалцсанд баярлаа. Тийм тэгээд бас мөнхтуулын хийсэн шиг яалтчгүй яг ингээд ийм энэ хүмүүсээс ингээд холцсондоо ингээд тэр чинь л ингээд эндээс ингээд чиний авч гарсан хамгийн одоо гой зүйл чи яг энэ муухай хүмүүсээс холцсон бол ингээд нөгөө нэг ганцаардлаас айгаад ч юм уу тэгээ бие даахаас айгаад ч юм уу ингээл нөгөө нэг юм муухай харьцдаг найзуудтайгаа ингээл үргэлжлүүлээд найзлаад идэх хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгж чадаагүй тэхгүй ингээд өөрийнхөө төлөө ингээд өөрийгөө ингээд өөрөө бие дааж агаад нь үнэхээр амар бахархаж байна. Дараагийн стори сайн хоёроо эхний дугаараас эхлээд алгасалгүй сонсож байна. Монгол хэлээрээ иймэрхүү төрлийн подкаст сонсох гоё байгаа шүү. Аль болох удаан үргэлжлүүлээрэ. Миний асуудал кино цаашаа биш ч гэсэн та хоёрын үзэл бодлыг сонсомоор байгаа болохоор бичлээ. Би 22-тай, найз залуу маань 24-тэй. Бид хоёр нийлээд 6 сар орчим болж байгаа. Хуваалцмаар байгаа асуудал гэвэл найз залуугийн маань амьдралын хэв маяг нэлээд эрүүл бус байгаа нь миний санааг зовоож байна. Би өөрөө ч нэг эрүүл амьдралын хэв маягтай хүн биш. Гэхдээ оройц чухал хүнд хоол иддэггүй болж өгвөл хүрэх газар руугаа алхахыг боддог нэг тиймэрхүү хүн. Анх үерхэж эхлэхээс өмнө ер нь ямархуу зуршлуудтайг нь анзаарч байсан ч яг дурлаад толгой эргэчихсэн байсан болохоор нэг тоогоогүй баха. Дээрээс нь өдөржингөө хамт байж олон хонож байгаагүй болохоор хэр ноцтойг бас анзаараагүй байх. Семестрийн амралтаар найз залуугиндээ 2-7 хоног орчим амьдралаа. Манай хүн бараг яаж урт наслахгүй байх вэ гэдэг өрөөд амьдэрдэг юм шиг санагдсан. Нойрны хэмнэл нь үнэхээр месси, хоол бараг санаанд нь орохоор идээд байх шиг байгаа юм. He is basically surviving on cigarettes and energy drinks. Yeah. My man. Гэрээсээ ажилтдаг сүүлийн үед нэлээд ачаалалтай байгааг нь мэдэж байгаа ч гэсэн би нөхцөл байдлыг аль болох эрүүл нүдээр зөвтгөж бодлого харахыг хичээсэн. Юм эрт унтыг тамхиныхаа давтамжийг чи анзаарч байна уу инээ тэрээгээд ихэндээ хэлж байгаад сүүлдээ би энэ хүнтэй суул насаараа ингэж өгүүлж амьдрах юм байх та гэж бодсон. Бид хоёр ихэнхдээ асуудлыг хэрүүл болгохгүй эвтэйхэн яриад чихтэгч энэ асуудлаас болж нэгэн сүртэй юм болж хэд хоног холбоогүй байсан. Надаас уушлалт гуйгаад тамхиа татаагүй 10-аад хоног л тиссэн. Найзууд иргэн тойрныхан намайг сүржигнээд байна. Манай хүнийг ганцаараа удаан амьдарсан залуу эрэгтэй хүн болохоор ийм байгаа байх гэсэн утгатай зүйлс хэлж байгаа болохоор нэрэж би хитрхи ургуулan бодоод байгаа юм болов уу гэж бодлоо. Бас аав маань хүүхэдтэй болохоос өмнө тамхи их татдаг байсан гэж ээж хэлсэн. Гэхдээ нас нь 30 төхөөд ирэхээр эрүүл мэндэ боддог болно. Хүүхэдтэй болохоор гарчдаг гэсэн гэх мэт ирээдүйд болох ямар нэгэн юм найдах надад эрсдэлтэй тэнийг зүйл шиг санагдаад байгаа. Намайг хүүхдүүдтэй үлдээгээд төрүүлээд өгчихвэл яах юм? Бусдаар бол хүнийхээ хувьд ч мундаг сайн ч найз залуу байдаг. Бид хоёр physically татагдаагүй байлаа гэж бодсон ч сайн найзууд байхаар сайн таардаг болохоор уг нь цаашаа амьдрал болгоно гэж л хамт байгаа ч сүүлийн үед энэ зүйлээс болоод эргэлзээ төрөөд байгаа. Засаж болох үед зүйл санагдаж байна уу? Гэр бүл болсон ойролцоо насны хүмүүсийн бодлыг сонсохыг хүссэн юм аа. Уншсан баярлаа. Өөпийн нас байна уу? 22-тай, найз залуу нь 24-тэй. 24-тэй.
зүгээр яг миний хувийн туршлагаар ярихаар би бол бас амар тамхи татдаг байсан. Тэгтээ ер нь бол бараг 4 мөрөөс хүрээд болцсон. Тэгтээ яг болцсон гэхин цаашаа боллоо гэдэг яг нөгөө нэг шууд ингээд татгаа байлна. Гинт яг ингээд ерөөсө татгаа болчдөг тийм биш. Яг ингээд орж гараад байгаа л нэмэтгэхэд чи бүр орхооч байсан биз дээ гэдэг юм болчтой шүү дээ. Тийм тэгээд яг тэгж болж исэн. Тэгээд ээжийн подкастыг олоо сонсчихгүй дээ. Яг тийм л бодогдоод байна. Болцсон гэдэг дээр ингээд болцсон гэдгийг сонсороо хизээ нэгэн цаг хэдэн жилийн дараа сонсоод болцсон гэдгийг сонсохтой тий. Тэгээд яад болсон бэ гэхлээр яг бит хоёр бол ингээл очи бол би бол гэдэг яг тим дээр бол ерөөсөө тулж байгаагүй нөгөө хоёулаа амар болгодоод. Тий угаасаа ингээд астер гоё яахгүй энэ тэгэл яг тэг гоё шахаа тэгэл яг болсон тэгэл нэг л амар naturally тэгж гарсан юм болоо харин би бас тэрийг бас зүгээр яг бараг л нэг өглөө унтаал босоод ирээд тэгсэн чинь нэг ерөөсөө гоё байхгүй сте гоё байхаа бэлдсэн юм шиг л тийм санагдчихс. Тийм болохоор бас ингээд магадгүй энэ нөгөө нэг төр зуурын юм байж болохын гэж би бас тэгж бодоод байгаа байхгүй юу. Тийм төр зуурын байж болно. Төр зуурын одоо тийм залуу насны комплекс. Тэгээ үннийг хэлээд амар хүн болгоно шал өөртөө. Тийм. Тэгээд би яг үнэндээ яг тэгж боддоо шүү дээ өөрийгөө яагаад тэгж тамхи татсан гэх тэгэхээр би нөгөө нэг гадаадаас сураад амар ганцаарчсан болохоор ингээд тамхиар хань хийжсэн юм байна гэж би өөрийгөө амар боддог. Би ч гэсэн. Тийм. Тэгээ ер нь хоёлаа буцаад хамт байдаг болсон чинь нэг тийм татаад байх цагч байхаа болоод их тийм одоо нэг амьдралын хэм маягт ерөөсөө юм нэг ингээд цонх гарч ирэхэ болцсон гэх юм уу тамхи татах зориултын цонх. Тэгээ одоо юу яалаа гэж жишээлбэл ингээл гадаадад сурж явах чинь гэхэд ингээл одоо сургууль нэг хичээлээс нөгөө хичээлийн хооронд явангууд ингээл дунд нь тамхи цэгмиг байж идэг ч юм уу те. Тэгээ дайсвал гэрлүүгээ нэг алхаж малхаад тэр чинь ингээд алхалт амар их хийжсэн болохоор ингээл алхаж байхдаа нэг тамхи татчихвал тэр чинь ингээл нэг хөгжим сонсоол ингээл гоё яаж ганцаараа амьдардаг тэгэл цонхоор хараад тэнхтэл юм ороо сууж байхдаа тэгээ тамхитаа сууж юм ороо суулаараа кул штэ. Өөрийгөө киноны гол дүр гэж бодоолоо тэгээ дуу сонсоод тэгэл I'm so deep. Мэдрээд өөр ингээд амар бүх эмоцийг мэдрээд тэгээд яг би энийг бол юу байж тэгж бас засч болох боломжтой л гэж бод. Бас яалтчгүй. Тэгээ нөгөө юу л да энэ дээр нөгөө нэг тамхин асуудал нь биш байхгүй юу? Одоо нэгдүгээрт хамгийн гол нь та хоёрын communication нэгдүгээрт амар чухал. Хоёрдугаар болохоор нөгөө нэг ингээд чи ингээд шаардлага тавиад надад ингээд ингэж нөлөөлж гин би ингээд одоо ад жаргалгүй байна. Тэгэхээр тэгээд ингээд чи миний одоо энэ нийцтэй миний энэ хэрэгцээ чи ерөөсө бодолцохгүй байгаа чинь ингээд намайг ингээд хайхардгүй юм бодвоо гэж бодоход хүргээд байна. Чи үнэхээр намайг хайхардгүй юм уу эсвэл үнэхээр ингээд гарахад хэцүү байгаа юм уу? Тэ? Тэгжэл ярилцах хэрэгтэй. Тэгээ ингээд яг уу одоо нөгөө ultimatum өхөн цаашаа юм те. Тамхи би юу гэх нь хайшаа юм. Тэгэл манай залуу чи гэж сонгол 10 хоног болол би буцаад татсан гэж. Гарах гэж оролдохгүй байгаа бол үнэхээр намайг тоодгүй намайг үнэхээр хайхардгүй гэсэн үг ээ. Гэхдээ ингээд гарах гэж оролдож байгааг нь хараад ингээд чадахгүй ингээд тэр нь амар хэцүү процесс нь амар хэцүү байгааг нь харуул бас нэг өөр байхгүй юу. Энэ хүн үнэхээр хичээгээд байгаахад болохгүй байгаа юм байна. Яаж туслах уу гэж бодсон шүү дээ хүн. Түүнээс биш ингээд дээр нэг өмнө нь бас нэг стори ирсэн шүү дээ. Найз залуу нэг амар онцгүй гэртээ хүмүүс авчраад ингээл тэгэнгүүтээ нөгөө найз охин нөө унтаж мунтахгүй нэг амьдрал амар факт авлаа. Продюсер залуу байгаа шүү дээ манай нэг. Тэгээд тэгсэнгүүтээ ингээ найз охин яг хөшин гараа явчих ах чинь араас нь уцтаж залгаж асуудгүй нэг юм сонин хүн байсан шүү дээ. Тэр хүний хэмжээнд бүр ингээ хайхрамжгүй байгаа бол тэгээ шууд мэдээж салсан дээр. Тэгтээ ингээд үнэхээр ингээд энэ хүн хичээл зүтгэл гаргаж ивэл тэгээ бас ингээд тисэд байж гэж болно шүү дээ. Тэгэхээр ялцчгүй трийгээ харах хэрэгтэй тамхин одоо ингээд одоохондоо бол тамхины асуудал байгаа. Явандаа эн чинь communication асуудал болно. Тэ? Ингээд чамайг хайхар чинь хайхгүй байгаагийн асуудал болно. Тэгээ тэр үедээ тэр зэгтээ хөрчүүл тэгэл яах чаргагүй болсон дээр болно. Тий. Мэдгүй тамхинаас то яаж гарвал зүгээр. Тамхинаас мэдгүй би яг сэтгэл зүйн асуудал л да. Тий. Амар надад бол яг тэгж л бодож байна. Ингээл өөрөө үнэхээр гарахыг хүсээд гарахад бол амар амархан. Ингээд нөгөө нэг тархин дотор яг клик хийгээл
Үнэхээр болохгүй байна, хэрэггүй байна, ингээм байна гэж болоход бол амар ингээд гарахад амар байсан. Тэгэхгүй ингээ үнэхээр хүсэж байгаа үед ингээд хүмүүс гаргаад гаргаж байгаа тохиолдолд өөрөө шийдэж гараагүй учраас ингээд тэр нөгөө нэг гарсан болохгүй тийм нөгөө нэг амар юм resentful болоод их магадлалтай хин одоо тэр нөгөө нэг одоо OP жишээлбэл ингээд resentful ингээд дотроо ил гарахгүй гэсэн юм resentful болох тийм асуудал байгаа болохоор ерөнхийдөө яг өөрөө л хөвний нөгөө нэг шийдвэр гаргаж л тэндээс яахгүй бол одоо OP 1000 юу яагаад боломжгүй л болоо гэж бодож байна. Тэгээ явандаа тэр нь ингээ нэг тийм бухширсан нэг тийм юм болчвол тэгээд ингээд энэ хүн миний амьдралаас энийг аваа явцсан чи тийм үү нэг тийм тодорхой тийм байдлаар ингээд OP-г хараад эхлүүл тэр бас ингээд цаашдаа бол асуудал хэдий ингээд одоо гарцсан ч тийм үү те ингээд хичнээн ингээд юу ялаач гэсэн цаашдаа тийм юм болж магадгүй л гэж надад бодогдож байна. Яг нь бас тэр байдаг байж магадгүй одоо OP-гийн аав нь 30 гараад тэгээд нөгөө бас ингээд хүүхдтэй болоод тэгээд гарцсан гээд. Тэгээд бас яг нэг юм үүрэг хариуцлага ингээд одоо бас нэг хэдэн жил ч гэсэн хүүхдтэй арай удаа харагддаг гэдэг нэг тиймэрхүү юмнууд шууд толгойн цугаал эхэлдэг л баг л та. Тэгэхээр магадгүй яг ингээд эрэгтэй хүмүүс самаа ингээд гарчдаг байж магадгүй л. Тий. Манай нэг авгаах бүр ингээд амар тамхи татдаг хүмүүс юм баггүй юу? Ингээд нөгөө ирээл хажууд суух ингээд амар тамхи хүндэртдэг. Идсэн шингэцэн. Тийм. Усанд ороод гараад ирсэн ч баг ингээд тамхи хүндэртдэг. Яг тийм бүр ингээд болцсон тийм хүн байсан. Тэгээд тийм болтлоо тамхи татаад нөгөө ингээд хамт байхад ингээд мэдрэлт нөлөөлөд нь шүү дээ. Хажууд эрэхтэнд нөлөөлөд. Хажууд татаагүй байхад дам таталтай аваад явал тэгээд тэгээд байвал бүр үнхээр твчих боломжгүй шүү дээ. Одоо юу юм бэ? Би ч гэсэн ингээд ер нь чамаас ингээд энийгээ болоо гэд ийм зуршлыг чинь болиулж байгаа юм байгаа. Чи ч гэсэн надаас болиулж ирсэн юмнууд бас зөндөө байгаа. Тэгэл одоо нөгөө яг ингээд тэг болж болдог. Одоо жишээл би нөгөө амар жоохон замбраагүй талдаа хүн ингээ юмаа ингээд хуцууцсан ингээд хамаагүй ингээ ер нь жоохон тавьчих гад байдаг. Шал малн дээр хөглөрүүлчих гээд байдаг төрлийн юм баггүй юу. Тэгээд ингээ жоохон тэгэнгүүт тамираа болохоор амар сэргээрээ нөгөө ингээ юмыг ер нь ингээд таарсан газартаа ер нь ингээ цэвэрлчих гээд байдаг. Ер нь анх уулзтаа тийм байсан. Гэтэ одоо нөгөө хоёулаа хоёр талаас нэгээд жоохон дундаа нэг ингээд уулзаад тэгээд нөгөө тамирагийн нөгөө байнга ингээд бүх юмаа ингээд амар зэгцтэй байлгадаг нь ингээд арай багасаад ингээд ерөнхийдөө ингээд нэг юм нормал хүн шиг болцсон. Тэгээ минийх болохоор арай нөгөө месси байсан нь ингээд бас ингээд болоод бас нормал хэмжээнд болцсон. Ингээд ерөнхийдөө бас арай ингээд юмнуудаа ингээд дор ингээд янзлдаг зуршилтай болоод. Тэгээ түүнээс анх бас тэгээл ингээд хэлэх болгонд нь ингээд нэрээ тийштэй гээл мартцсан. Тэгэл өнгөө дахиад хэлээл нэрээ тийштэй гээл. Тэгсээр бол нэг мэдхүү тэгээд арай тэгж хэлүүлэх нэрээ багцсан. Тэгэл бодвол тэгэл хоёр талаасаа яг дундаа болцсон юм болоо. Нөгөө нэг хайр бүхнийг ялна. Юу. Тэгээд ер нь бол ингээд яг нөгөө партнер нь инг гэдэг ингээд шаардлага тавиул тийм ээ гэл хүлээж авчихсан юм байна. Юу бодоодсэн чинь. Дараагийн стори. Сайн хоёроо эпизод 15-аас сонсцоход орж ирж байна. Та хоёрыг гоё хоолойтой гэсэнтэй би ч бас санал нийлж байна. Үнэхээр гоё хоолойтой зэгцтэй ярьдаг болохоор сонсоод их ямар байдаг. Баярлалаа. Ер нь л кино цаашаа подкаст дайртаа да кккк. За тэгээд гол ярианда орё доо. Би ойрын үед ховж ив хүмүүлх гэх мэт зүйлсээс болж үнэхээр их ядарч байна. Ажил сургууль найзууд их хаасаагүй л ховж ив. Ялангуяа ойрд ажил дээр маань болоод байгаа үйл явдлууд хэрэг сэтэрч ажилласаа гарах тухай бодоход хүргэж байна. Манайх хэд хэдэн салбартай жижигхэн үйлчлэгээний байгууллага юм аа. Ачааллаас хамаарат аль салбар дээр ажиллаж болдог болохоор тэр салбар энэ салбар гэлтгүй хоорондоо айгүй ойр байдаг. Гэтэл энэ 100 өөр салбарын маань хоёр охин муудснаас хойш бид дотроо их хагаралдах болсон. Бид ч гэж тэднэр гэх юм уу? Би бол ажлынхантайгаа муудаад байдаг уу, нийцтэй байдаг ч бас бусад шигээ үе загуу дотн байнга цагийг хамт өнгөрөөдөг биш болохоор тэдний ярианд аль болох оролцохгүй хичээдэг. Өөр салбарын маань хоёр охин нэлээд ширүү маргалдаж нэг нь миний ажилдаг салбар дээр ирснээс хойш юу босныг бүгдд нь ярьж манай салбарынхан түүний талд орж нөгөө охиныг муулах болсон. Энэ явдалд даамжирсаар сая шинэ жилийн үеэр бөөндөө нийлж групп чатан дээр түүнийг гочилж буруу хийсэн бүх зүйлсийг нь жигсан бүх хүний дунд бичсэн надад үнэхээр өөдгөө санагдсан. Энэ хэсгээс эхлээд муулуулж байгааг нь хичгээ. Тэгэхгүй бол өрөөж толгой өргөчлээ. Би ямар ч буруугүй гэхгүй.
Тэр хаяа бусдын имийг зөвшөөрлгүй авч хэргэлжгээд буцааж байранд нь тавьдаггүй, үйлчлүүлэгчдийн дэргэд хараал хэлдэг гэх мэт зарим дутагдлууд байдаг. Гэхдээ энэ нь бөөнөрөө нийлж нэгнийгээ буулгах хэмжээнд гэж лав бодохгүй байна. Байгууллагын шинжилгээр тэд улаан цайм жигтэй харц солилцоод ааруу нууцаар заагаад биз хооронд нь гараад түнгүүгээр үргэлжлүүлж өөр тийшээ явах тухайгаа яриад амжсан. Бүр захирлын хажуу ч үдэ. Эргэж ирэхэд тэд Агийн санал болгосон болохныг эсэргүүцэж яриаг нь тоолгүй инээлдэж байсан. Энэ нь надад үнэхээр зохисгүй жаахан хүүхчиг санагцсан. Захирал энэ тухай тэдэнд хэлж энэ нь бүдүүлэг хэрэг гэдгийг сануулж жаахан загнахад тэд захирлыг өмөөрлөө гэж бөөндөө ажилласаа гарыг гэж ярилцах болсон. What the fuck? Зүгээр л бүр цэцэрлэгийн хүүхдүүд биш дээ. Манайх ажил дээр амралтын өрөөтөө ажиллаа дуусгачихсан үедээ орж цай ундаа уугаад ер нь л тэр өрөөнд байж байдаг. Гэтэл одоо надад тэр өрөөнд ороход хэцүү байгаа. Байхгүй үед орж амрах гэхээр бусдаа нийлээд муулж байна гэж бодох вэ гэж санаа зовоод байх үеэр орох гэхээр аатай нийлж бусдыг нь муулж байна гэж бодох вэ гэж санаа зовоод энэ болгонд нь оролцохгүй төвчөөд амийг нь дагуулад байгаа өөрийгөө ч их буулъя гэж мэдрээд ер нь ховж ив хүм муулах гэдэг зүйл үнэхээр хэцүү юм байна. Олон охтууд нэг доор байхаар ховж ив салтдаггүй гэдэгтээ би огт санал нийлдэггүй. Охтууд хөвгүүд хэлтгүүл нэг хүндлээд гоё байж болдог гэж боддог байсан ч одоо бүр эргэлзэж байна. Ангийнхан жалгаагүй би шилжиж орсон болохоор нэлээд удаж байж саяхнаас нь тэл нэг найзуудтай болсон боловч тэд нар ч бас бөөндөө нийлж хүмүүсийг маш их муулдаг. Дургуун үнийг аимшигтай сталкердэж байгаад групп чатан дээрээ бараг л утас халтал муулж шаадлана. Надад бол тэр муулж байгаа хүмүүс нь бас л огт буруугүй гинэн цагаан хүмүүс биш ч гэсэн тэгтлээ обсест болоод муулаад байхаар гэж лав бодогдохгүй байна. Жишээлбэл манай ангийн нэг хүүхэд би даалтыг маань хэвлүүлээд өгье гэж худлаа хэлж файлыг маань авчгаад копидод өөрийнхөө нэрийг сольж бичээд хураалгачихсан байсныг мэдснээс хойш түүнийг зогсоо зайгүй муулдаг болчихсон. Надад ч бас энэ үйлс нь үнэхээр өөдгөө тэнийг санагдаж байгаа ч түүний найз өхний давхраа хийлгсэн нь надад ямар ч хамаагүй. Бүр бид нарын нэгэн ч найз өхөнтэй нүүр тулж уулзч байгаагүй. Би найзуудаараа гарч байхдаа ийм тэнэг зүйл сонсох гэж яваагүй. Үргэлжлүүлээд тэр багш нарыг ч муулна. Өөрсдийг нь тоохгүй л бол шууд муу багш. Энэ хоёр стори бол ердөө хамгийн ойрхон болсон жижигхэн л жишээд үдээ. Юутаж энэ бүх хавжийг үнэхээр ямар ч утгагүй хүнд чирэггүй хэрнээ үнэхээр бидний цаг хугацаанаас хитрхийг хумслаад байгаа юм шиг санагдаад бүр уур хүрээд байх юм уу? Та хоёр юу гэж бодож байна? Ийм урт цахиаг минь үнсэнд баярлаа. Цахиагаа явуулсанд баярлаа. Энэ дээр бол яг тэр нөгөө зориулаад групп чат нэгээд тэгээд тэгэнгуутаа stalker-дод тэгээд муулна гэхээр ингээд тэгж амар юм нөгөө юугаа цаг зав энержигээ барна гэдэг ингээд надаа ингээд амар за яг уулзаад муулт юм байж юу янгуудаа ингээд групп чат нэгээ тэгээд тэн дээрээ бүр ингээд stalker жагаад ингээд найз өхөн мөхнийхэн махраа тийм what гэд тэгэхээр би яг ингэж бас энэ нөгөө юуных уу нийгмийн бухимдал уу нийгмийн бухимдалтай холбоотой болов гүй зүгээр л миний бодлоор амар тийм юу хүн чанараа муутай хүмүүс л их хийж байгаа гэж үү цугулцсных л байхгүй юу нэг доор цугулцсных тэгэл одоо яг тэ хүмүүс ч амар жүжигчээ штэ одоо ингээл ажлынхаа орчинд нь ингээд байдаг хүмүүсийн ихэнх нь заяа за тал нь заяа ийм өөрөөсдийнхөө бие амар сайн авч явдаг. Тэгээл энэ янз бүрийн юм хүм муулах гэдэг юмд оролцдгоо. Тэгээ ерөнхийдөө бусдыгаа ч гэсэн амар тийм соёлтой боловсон байхыг шаарддаг. Шаарддаггүй маа гэхэд өөртөө тийм байгаа тийм орчинд хүн байвал өөрөө хичнээн бас ингээд тэ хүн муулаа суухаар хүн байсан ч гэсэн нөгөөдүүлийгээ хараад ингээд жүжиглээд болох байхгүй юу. Ягаад тэгэхээр ингээд хүн нөгөө муу харагдахыг хүсдэг учраас тийм үү. Нөгөө хүмүүстэйгээ ингээд нийлж одоо нэг юм пак болох гээд тэ. Тэгээд тэнгууд яг нөгөө нэг эсэргээрээ ингээд жоохон хүн муулдаг тийм юмнууд нь их тийм хүмүүс ингээд голдуу цугларсан газар ингээд ангуудаа зарим ингээд нэг амир хүн муулаад авах дургу хүмүүс нь хүртэл ингээд тэд нартайгаа ингээд нэгдэж нэг ингээд пак болох гээд тэгээд ингээд оролцоод эхэлдэг. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг юу сүргийн менталити гэдэг чинь юм боо гэж харж байна л да. Тэгээд тэнгууд манай нөгөө нэг OP болохоро ингээд одоо ингээд инстинкт нь тэг ингээд эднэртэй ингээд би нэгдэх ёстой эднэртэй ингээд нэгдэхгүй бол би гадуурхагдана гэдэг яг нөгөө сүргийн менталитийн орж ирээд ингээд хамт ороод муулыг гэхээр хүн чанарын зулгаагаад ингээд амар хэцүү байгаа стресстэй байгаа байхгүй юу тийм ингээд манай OP-ийн ямар сайн хүн бэ гэдэг нь харагдчихээн л та ийм ингээд юу ийм юмнаас бол стресс нь гэдэг нь өөрөө ингээд одоо нэг бодлын ингээд
жаргал байхгүй юу ингээд тэгээ тийм хэмжээний ингээд эмпатитай ингээд юм бодох ингээд сэтгэж бодох чадвартай ингээд хувь хүн байж чадж байна. Тэгээ индивидуал яг юм байж чадж гин гэдэг нь амар өөрө барахмаар зүйл. Тэгээд би ч гэсэн ингээд хүмүүс одоо группээр нийлээд нэг хүнийг ингээд одоо тэр хүн ингээ зүгээр таргетан заяа тэр группийн тэгэж муулж үзчихсэн. Гэтээ би 6 талхаар ингэж байсан. Тэгэхээр ингээ бас тодорхой хэмжээнд би жоохон өшөөгдөж болох байх гэж бодож байна. Үгүй. Тэгээ хамгийн инээдтэй заяа бид нар ингээ нэг ангийнхаа нэг охин амар дургу. Яг хөтэ нөгөө охин нь ингээд бид нарыг бол нэг арай хурдан puberty-гээр явж байгаа охин. Тэгэхээр нөгөө хөөрхөн тэгэл ингээл нэг юм өөртөө ихтэй. Тэгээ тэрийг хараад нөгөө бид нар ч нөгөө дөнгөж ингээд өсөж хөгжиж байгаа би эндээ тасаагүй тэгээд ингээд нэг ингээд атаархал хүрээл ингээд тэрний нэг ингээд confident яг байгаа байдал нь амар атаархал. Тэгэл ингээд яг нэг ойрхон суудгуудаараа хідүүлээ нийлцээл нөгөөдхөө муулдаг ямар ч юм үндэслэлгүй муулдаг за айлгүй л гин нөгөөдх найлгууж байгаа ч юм алга тэгээд нөгөөдхөө юу гэдэг чи далцгаарч гэдэг юм уу те тэгээд тэрэн зүгээр нөгөө ийм өөртөө ихтэй хүний гаргадаг зүгээр үйлдэлүүдийг яриад байгаа хгүй нөгөө нийтж те гадагшаа зан арын шинтэй хүний их ингээд нэг баахан дотгошоо гаруул суучаад өстө нэрэ муулаад байгаа даруухан биш маш гээл те тэгээд ингээд бид нар ингээд нэг хүн таргетлж ингээд муулаад ингээд найзууд болоод тэгээд хамгийн нэттэй нь ингээд тэр нь ингээд хамгийн ихний одоо нөгөө нэг шатн байсан мөртлөө тэрнээс цаашаа ингээ нөгөөтгөөж марцсан зүгээр ингээ найзууд болсон за зүгээр ингээ нөгөө муулдаг зуулдаг нь ингээ гол асуудал наахаа байлаа зүгээр ингээ би эндээ амар кайрлдаг бодоод ингээ тэгээд найзууд болж байсан тэгтэл тэгээ яванда ингээ тэр групп дотор нөгөөтгийгөө ингээ муулах ажиллагаанууд амар багасаад тэгэнгүүт яг нэг гар амар муулдаг ингээд тэрийг ерөөсөй болохгүй байсан яг нэг хүн байсан. Баян өөрийгөө тэрнтэй харьцуулаад баян нөгөөтхийг ингээл ярианд оруулж ирээл нөгөөний хуучин муулдаг байсан шиг муулах гал тэнгүүт ингээд бид нар ингээд жоохон ингээд тоохоо болцсон ингээд тийм нөгөө ингээд жоохон их тэрний хэмээр сонирн байха болцсон ингээд тэ өөртөө ингээд гоё найзууд болсон чинь ингээд өөр сонирхолтой зүйлсүүд илүү олон гарч ирээд өөр ингээд анхаарлаа хандуулах зүйлсүүд илүү олон гарч ирээд ингээд ерөөсөө ингээд тийм болцсон байхгүй юу. Тэгээд ингээд нэг охин яг тэгээд ингээд тэрнээсээ ингээд баг-багаар өөртөөс ингээд зайгаа барьжсэн амар сонж. Тэгээд ингээд энэ дунд сургуулийн хүүхдийн хийжсэн юмнуудыг үдээ том болчоод хийж байгаа хүмүүс бол бүр зүгээр л шившиг штэ. Тэгэл амар нэг 0 орон гот нь. За хэдүүлээ хаашаа явах вэ? Дараа тийш яваа шүү. Натаа нэвтэлээрээ. Буцаа ороод ирэнгүүт нь ингээд юм нэг чөлөөгөө шиг царайлаа тэгээд тэгээ нөгөөтгөө ингээд юм ярин гот нь ингээд ингээд бөөнөрөө ханалтаж юм асуунгууд нь хариулахгүй байгаа тий. Үнэхээр яг OP-г хэлж байгаагаар яг ингээд амар юм жоохон хүүхдүүд ил behavior-лтэй яг цэцэрлэгийн хүүхдүүд юм хаашаа гэдэг зөөсөө тэгээд яа одоо тийм ингээ ажлын газар болж байгаа юм нэгс ингээл наа хүмүүсээсээ хоолтнаа ажилласаа гаргах амар утгагүй. Тэг ингээд хамгийн ихтэй угаасаа OP-ийн тохиолдол дээр угаасаа ингээд нэг тесрэх point дээр хүрнэ штэ intention. Тэгээ тэгэнгүүт тэгэл угаасаа яах ч аргагүй нэг сонголт хийхээс өөр аргагүй үе ирнэ л дээ. Яг ийм solution ингэж гаргаж жоохон боломжгүй л харин тийм санагдаж амар эвгүүл юм да. Тэгээд ядаж захирал нь бас нөгөө аагаа бас өмөрж байгаад нь бас ингээд би бас ингээд ашгүйдэ гэж бас бодож байна. Захирал нь бас ингээд тэгэн гот ингээд захирал нь ингээд юу айн гот нөгөөдөл нь ажилласаа гарна гээл хоорондоо тэр юу гэсэн үг юм бэ? Гарцгаа зайлцгаа. Угаасаа амар сөнөө хүмүүс цуглцсан л юу юм шиг байна да тэгээд. Манай OP ажилтаа дуртай болов уу? Амар дуртай ажил дээр нь ингээд байвал бас хэцүү юм тийм. Харин тийм ээ. Дараагийн story. Тохионы хэл сурчих уу? Өмнөх дугаарын тохионы хэл сурчих уу? X-ийн өөр нэгэн явдал. Явуулсан түүхийг маань уншсанд баярлаа. Тэр ямар паянтай X үү? За. Та хоёроор уншигдсан чинь бүр од болчихсон юм шиг л мэдрэж байна. Яг тэр хэсгээ дахин гүйлгэж сонсож байна.
Инээдтэй санагцсанд нь баярлал цаадах чинь бүр гинэ. Түүхээ явуулаарай гэхээр нь урамшаа жижиг инээдтэй явдлуудаа ухаж төнхөө сууж байна хээ. За энэ удаагийнх бол бас л богино бөгөөд нөгөө араараа тавиулаад дууссан харилцааныхаа дараа Facebook-ээс олсон random meme-с санаа авч өнөө мө хөөрхий X-ээ хурган 5-0-сэн түүх юм аа. What? За би чинь бас хөөрхөн хоржоонтой хүн л дээ. Салчгаад хэдэн сарын дараа л байх түүн рүү чат утсан юм. I have exam tomorrow. Тэр ч хариу өгч байна. Бодвол амжилт идрэл хүссэн баг. Би any cheating tips гэд хэлээл хайсан хаа. Тохионы хэлдэг. Damn, you really been waiting for the moment to drop that ha. Үйлж байгаа эможи гэнэ. Тэгснээ бас яг үнэндээ шалгалтгүй зүгээр хэлж үзсэн гэсэн чинь жинхнээсээ шалгалттай үедээ хадгалж байгаад хэлэхгүй гинэ. Гахалч. Би хэлсэн тэгвэл чамаас л асуувал гэжтэй since you got caught. Гэж хэлээд нөгөө Leonardo DiCaprio-гийн Django кинонд гардаг хундаг бариад мими уулж үлээ. Тохионы хэлтэнч дэм гэд уйлж байгаа эможи гэсээр л үлдсэн. Ямар сонин гоё ингээд чит хийлгүүлээ дуусах гэдэг ямар гоё friendly гэдэг харин хийч гисэн байхад зарим зүйлс хожмон тэгээд инээдэн болоод дуустдаг сайхан юм да. За тэгээд үүнийг уншиж байгаа бол дахиад баярлаа. Багхан ч гэсэн инээлгсэн байх гэж найдаж байна. Хэрвээ сонирхолгүй байсан бол одоо тэгээд дүүрчээ. Миний стори бичлэгийн карьер үүгээр дуусч байгаа юм байлгүй. Амжилт хоёроо гинэ. Манай OP яг архив авахсан ба штэ. Тийм ээ. Өмнөх дугаарыг сонсч чаддаг гэх. Өөр юу ажиллах вэ гэдэг. Тэгээд гоё эднүсийг явуулаа л гараа. Тэгтээ би ямар гоё friendly хүмүүс үү те. Тэ. You know what? Team you serious интерес хийвэл гоё юм байна. Ингээд хүмүүс маань ингээд бус хүмүүстэй харьцаад ингээд бүр ингээд what the fuck гэд үлдчихсэн team харилцан ярианыхаа DM-ийнхаа скриншотыг явуулвал. Now that's tea гэсэн. Тэг team нөгөөний бас юу байд штэ. Reddit дээр. Am I overreacting дээр айгуу скриншотууд гэдэг. Скриншотууд оруулдаг тийм. Ингээд бүр ингээд урдаас ч хүн ингээд байж болохгүй юм хилэнгүүт ингээд what ингээд энэ л юу юу гэж хариу бичих юм бэ гэж бодтол юм бичингүүт нэгээ те тиймэрхүү юмнуудаас явуулж болох юм байна. Тэгвэл хэдүүлээ яг нөгөө хүмүүсийнхээ нэрийг нь дараад профайлыг нь дараад тийм юмнуудтай юм явуулал. Яа. Дараагийн стори. Сайн хоёроо энэ зохио та хоёроор уншигдаж буй гигэн үчи мэндийг төвшүүлээ. Та хоёр маань подкастыг хийж л байгаа цагт би сонсоор л байх болно шүү. Бидний нууц подкаст Coffee Namo хоёрын хамтарсан бидний энэ мөчүүд үүр дүргэлжсэн бол гэх сэдвтэ захидлын уралдаанд явуулсан захидал маань уншигтаагүй тул та хоёроо уншуулмаар санагдаад илгээж байна. Баярлалаа. Бидний энэ мөчүүд үүр дүргэлжсэн бол одоо цагийн бидний дэрэгдээс байр суурь нөмөр нөөлгөн хэдийнэ алга болсон магад бүдгэрсэн хайрт буурал аав ээжигээ тодор санан дурсахаар энэхүү захиаг хамгийн амар амгалан газарт анирлан суугаад хэдэндээ сонсогдоосоо гэж хүссэн хаяглая. Зүрхийг минь булааж асан хин хүмүүсээс илүү гэр бүл тэд нар минь л намайг нөхцөлгүйгээр хайрлагчд инхрийлэн бөөцөөлөгчд байлаа. Тэд минь дэргэд байхад би гэдэг хүн хорвоо дээр 3 нар байдаг шиг л тэр 3 галт бөмбөрцгийн халуульчнд үлгээдүүлэн амьдардаг байсан гэж бодлого. Нар нэг буурал абуу. Түүнийг дурсахад олон амтлагчаар амталсан уяг хоолны үнэр болоод янжуур тамхины өтгөн үнэр хамарт үнэртэж эхлэх хагаад утаа нь өрөөг дүүргэн суунаглаад түүний цаана барын зурагтай хан норыг чимэн байрлсан хевсэнцэр эсрэг талд нь номын шүгэ цонхны тавцан дээр урт кактуснууд нэг л гүнхтэй доош хутаж харагдаад хуучин зурагтаар орос киноны ах бархирч хүнд уултгаж энэ бүгд тархинд дүрслэгдсэний хойно л түүний гигэн төрөх бүдгхэн үзэгдэх нь хачирхалтайж царайг нь санаж буйдаа сэтгэл дүүрэх шиг тослог бор арьс тухрууга нумран буржсэн залуудаа тасаар байсандаа гэж хэлж болох уу зүтгэн саарл ус тун дүлгөөн харц тэр харц хизээж биднийг зэмлж байгаагүй гэж үргэлж инэрлсэн хайрлсан байдаг байсныг би тодхон санана. Залуудаа хурандаа байсан тэрээр үргэлжил нурууц их цээж тэнэгээр бүхнээс зөрөгтэй миний мэдих жинхэнэ ир хүн байсан бөгөөд баг байхаас л цэргийн баярыг түүний хойморт суулгаад нижгэр тэмдэглэдэг байсан болоод ч тэрүү миний хувьд тэр өдөр буурал аавын баярыг өдөр шиг санагцаар байдаг үлээ. Түүний хөрхрөлд нэг давхраас тодхон дуулдах нь миний чихэнд бүүвэн дуу шиг сонсдож тэр нь намайг харанхуугаас ангижруулах шиг санагддаг байлаа.
Автобусны арын суудлал руу хөгшин хүмүүс ирдэггүй юмгээ тойш дагуулan явдаг байсан тийм л залуухан зүрхтэй нэгэн байсны дээр цуслангийн байшин руугаа явахгүйгээд байдгаараа зөрүүлдэг жаалхан миний аашиг тор дүүрэн тоор барьж ирээд аргадаад явхаа хамгийн сайн мэддэг тэр нэг нь л тэр байжээ. Гараас нь хөтлөөд өмднөөс нь зүгтээд явж байхад хідэн ч сум бид рүү галлагдсан нисэд ирэхэд тэр нь миний буурал аавыг нэвтэлжүүлж чадах юм шиг л тийм л баатар миний буурал аав байсан. Би түүнийг шүлэг тэрэлдэг байсныг сүүлд мэдэж ав. Хэрвээ бидний хамт байх өдрүүд үүр дүргэлжсэн бол миний тэрэлсэн 100 шүлгийг та минь дуртай уншиж болоогүй бүх зүйл өнгөрсний дурсамжид биш одоо цагт бодрол болон үлдээд миний нялх зүрх үүрд нялхаараа тонимхайгаараа мөнхрөх байсан бизээ. Наран 2 буурал ижи. Миний дурсамжид тэр үргэлжил нэмгэн бор тэрлэгтэйгээ дүрслэгддэг. Бор тэрлэгээ өмсөд будантай уулын ингэрээр цэцгсээ түн алхаад л байдагсан. Хэрвээ түүнээс гар алдран одсноос шатаасан цэцгсэн цэцгийн ном харааны шинэ үхсийн жагсаалтыг хамт ширээн дээр дэлгээстэй чигтээ түүнийг санагалцсан үлдэв. Гэсэн ч бидний ганархлыг юу гүйцэх билээ. Тэр олон ач зээ нарыгаа эрдмийн амтанд оруулсан бөгөөд дахиад нэг бодлого бодчихдаг ч юм уу гэсэн бодлыг надад төрүүлж чадсан цор ганц сургагч байсан гэж хэлж болох юм аа. 8 дугаар сарын сүүлийн өдөр бүтэн 3 сарын турш хийх даалгавраа өстэй толгоогоо барин үгээ барьж хамтдаа хийдэг байсан бүхэндэлтэй тэр өдрүүдийг би одоо хүсэмжилнэм. Таныг байхад монгол бичгийн эрдэмчин суралцаж амжаагүй ч гэсэн одоо би монгол бичгийн гоо үзэсгэлэн шимтэн сурч байгаа. Таны урмыг сэрэгтэл уншиж бичиж чаднаа буурал хийжээ. Зулын гэрэл өрөөг тэр чигтэн гэрэлтүүлээд үндэж харуул буурал ижим нь эрхээ эргүүлэнгээ майн мэгзэн уншиж хөвтг нь харагдана. Тэгээд тоолон бүдгэрсээр унтаад өгтөн их л анхааралтай нүдээс өмилгэж хараад бүгд амьсгалынхан дагуу жигд амьсгалынхан дагуу хүнжлэн хөдөлж байхыг үзмэгцээ. Сая л нэг санаа амарсан хүүхэд нүдэ анин зүүдэндээ нисдгсэн. Энэхүү дурсамжийг шүлэг төрүүлж байсныг авсаргав. Буурал ээж эрхээ эмтрэн олж аваад эргүүлэн майн унших, буурал ээжийн сулхан хоолой сүслэн тэнгэрт дэгдэн. Зулын гол бадамлан 100 нааш цааш бүжин бүлийн хүнжилтөө зулан доор бөм би зүүдэндээ нэгсэн. Би тэдэндээ ганц ч удаа хайртай шүү гэж хэлж байсангүй. Одоо бол хин хүнд хэлж хэдийнэ дассан энэ үгийг тэр сайхан хоёр нарангаас харамлж байсан мэтэл харамсалт төрөвч тэдгээр сайхан шаргал өдрүүд мөчүүд үрд үргэлжлээгүүд гансравч гүүгээд л очиход тосоод авдаг тэврээд үнсдэг гэд бүхий л орон зайгаар нь би сэтгэл минь сангавч дурсамжиндаа л гэгээн төрхийг нь үрд авч үлдэж чадна гэдэгтээ баярлам. Одоо тэд манд Баянжиндан гих бидний зуны хэдэн сарыг хамтдаа эрхлэлтэн гүйлдэж өнгөрөөдөг байсан тэр үлгэрийн газарт болон бидэнтэй өнгөрөөсөн нар цацарсан өдрүүдийн дурсамждаа энэ мөч нэг л өдөр дуусчихвал яана гэсэн айц завнилгүйгээр амар амгалан алхаж яваа гэдэгт би итгэнэмэ. Хамгаа сайр төхнөөс нь хоёр нарандаа дэлхийгээс илүү хайртай шүү хэмээн дурсан хаяглав. За баярлаа. Тий нөгөө ердөө үед бид нарт ирдэг нөгөө нэг стори ноос арай өөр одоо юу гэж чинь ерөнхийдөө хүмүүс хөвчлэн нөгөө нэг тийм зөвлөгөө маягийн юм хүсэж ч юм уу эсвэл ингээд юу гэж бодож юм болоод өнгөрсөн шүү нэг true of my chest тиймэрхүү байдлаар бичиж байгаа. Тэгээд энэ нь болохоор зүгээр ерөнхийдөө захидал гэх юм уу? Жохон юмд зориулж бичсэн гэдэг утгаараа арай тийм яг захидал юм байна л да тий. Арай өөр байна л да. Тийм нөгөө нэг ямар ч нөгөө эхлэл төгсгөл нь тодорхой бичсэн учраас одоо бид нар дээр энэ дээр ямар ч нэмэх ямар ч шаардлага байхгүй тийм зайч байхгүй тийм одоо бүтээл байна гэх юм уу. Тийм. Тэгээд би кафе намуруу хит ороход яг иймэрхүү дөө манай ОП-ийн бичсэн шиг захидлуудыг ингээд хевлээд хан дээр декор болгоод хатсан байт юм лээ. Хувийн одоо нандин дурсамжаа хуваалцаад нандимаа хуваалцсанд баярлаа. Ингээд өнөөдрийн дугаарт ингээд өөрсдийнхөө сториг захидлыг явуулсан бүх хүмүүстээ баярлаа. Тэгээ өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар нөгөө төрүүлсэн Q&A байх болно. Тэрнийхээ асуултуудыг юу н одоо аваад цуглуулад дууссан. Тэгээд кино сошиал subreddit-тэй бас нэгдээрээ тэгээд нөө хүмүүсийнхээ сторинуудыг тийм бас давхар оруулж байгаа болохоор яг тэр specific story-ныхын доор та нар тэн дээр комент бичиж болно. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзцгаая баяртай. Баярлалаа.